Сайн уу, дараагийн бичлэгээр уулзч одоо баяртай. Өнөөдөр хэдүүлээ миний практик хичээлээ хэрхэн өнгөрүүлдэг талаар сонирхцгаая. За тэгээд үзлэг эхлэхийн өмнө өөрийнхөө бүх хувийн бэлтгэлээ хангах хэрэгтэй. Үсээ янзлаад тэгээд хувцас өмсөөд хумсаа ингээд шалгуулад тэгээд яг дүрмт хувцас шиг одоо ингээд бүх юмаа шалгуулад ордог байхгүй маск биелий тэгээд одоо хувийн нэг бэлтэх хэвээр бүх юмаа бэлдээд орох хэвээр байдаг. Тэгээ одоо ингээд хараад тахаар би ингээд багш нар ингээд үсээ янзлаарай үсчийн арцаж болохгүй шүү гэдэг байхгүй. Тэрнээс болоод би ингээд гадуур явж исэн ч гэсэн үсээ амар их янзлдаг юм өөрийн мэдлгүй ингээд хийдэг юм дадал зуршилтай болсон юм шиг санагдаад байгаа. A few moments later. За тэг ингээд өвчтөн маань ирээд бид хоёр үзлэгтээ орсон. Тэгээд энэ удаагийн онцлог гэх юм бол би анх удаа эрэгтэй хүн ингээд үзлэгтээ хамрагдуулж үзэж байна. Өмнө дандаа ингээд монгол хүмүүс ирсэн ч гэсэн эмэгтэй хүмүүс хамрагдуулаад байсан юм. Тэгэл яг тэр ингээд хэв маягаараа ингээд үзэл яваал гэсэн. Тэгээд гисэн чи харин сүүл дуусгаад манай юмж өнөөдөр яасан юм бэ? Жохон хэцүү байсан юм уу гэдгсэн. Тэгэхээр яасан юм бэ агшаа гэдгсэн чинь жохон удах шиг болсон. Ингээд амар хурдан идэг штэ чи гэхээр хэрэг утсан юм болоо гэ нэрээ цаг харсан чинь амар удацсан байсан. Би өгөө 1 цаг юм уу 1 цаг 30 минутнаас tur ингээд дуусчихдээ бүх үзлэгээгээд тэгсэн чи өнөөдөр баг 1 цаг 40 50 минут орчим мэдсэн байсан. Тэгээ багш маань жоохон гайхаад тэгээ багшаа эрэгтэй хүний амны хүндээ жоохон ингээд том юм байна. Тэгээ шүдэн жоохон том юм байна гэсэн чи мэдээж штэ тийм болохоор цагаасаа ингээд цогцолох хэрэгтэй гэл тэгээл өнгөрсөн. Одоо ингээд бичлэгээ өөрөө харсан чинь ингээд амар амархан ингээд харагдуулж хийгээд байгаа байхгүй юу. Тэгээ тэнгуут би яг ингээд энэ болгоныг ингэж хийхин тулд бүр амар хичээсэн. Би барыг энэ хичээл ингээд манай 4-р өдөр болгон ордог байхгүй. Тэгэл яаж хамгийн сүүлийн цаг. Тэгээ ингээд сүүлийн цаг дээр энийгээ ингээд амар амжилтгүй эхний 2 үзлэг бол мөн бүтэн фейл хийсэн байхгүй юу. Тэгэл тараал уйлдаг цаа ингээд гэртээ харих замд уйлаад явдаг гэсэн шүү дээ би дандаа ингээд. Яагаад тэгэхээр ингээд одоо юм багажнуудаа ингээд нэг шүдэн дээр нэг багаж бараг ойролцоогоор тэгж хэрэгэлдэг заяа. Тэгээ ингээд багажнуудын хооронд нь шүдэнд хэрэглэх хэвээр багажнуудын хооронд нь холиод тэгээ багштаа загнуул нь одоо ингээд юугаа багшнуудаа ингээ ялгаж чадахгүй ах юм уу энэ тэрэг жоохон загнуул чинь тэгэл тэнгүүт биэс амар муу юм байна гэл ингээл уйлаал тэгж жаад сүүлийн 3-7 хоногоос эхлээд амар сайжирсан. Тэгээ би ингээ гэртээ ингээ амарсан ч байсан ч гэсэн ингээ багшнуудаа амар цээжлэл нэрлээл тэгэл цээжилдэг байсан. Би яг үгүй snap. Kodok нөгөө өдрийн онцмод хийсэн мараа шүтээ аваад гануураа цаг болчих гэсэн зүгээр ус багтаа штэ. Тэр үгүй ирсэн ч гэсэн. Нөө. Бидний бас нөгөө биш аваад байгаа. Тэр мөрөг үгүй байна гэж байна. Хараа байгаа юм. Яг зөв. Одоо байгаа. За. Тэгэ төрөс юм.
Одоо тэгээ ингээ ажиглах юм бол ингээ би үзлэг хийж байхдаа миний байрлалууд байнга солигдоод байгааз тэгээ шүд ял байрлалд байгаа шүдийг үзэж байгаасаа хамаарат ингээд эмчин ч гэсэн байраа солино. Тэгээд өвчтнийхөө ингээд толгойг нь ингээд хоёр тийш нь баруун зүүн тийш нь эргүүлэх ч юм уу ингээд тэгэнгүүт тэр шүд болгонд зориулагдсан багажнууд байгаа байхгүй юу? Ингээд нэг шүд нэг 4-5 шүд нэг хэсэг шүд гэж авч үзэх юм бол тэрийг зөвхөн үзхийн тулд дор хаяж 3-4 ямиг ингээд толгой дотор бодоод бүх ямиг ингээд байх ёстой журмаар нь хийжээж бид нэр одоо ингээд энэ бол жинхэнэ практик дадлаг болно. Та нар эмнэлэгт гараад ажилласан ч гэсэн яг энэ байрлалаараа ингэж ажиллах ёстой. Энэ бол бүх ингээд дэлхийд даяар эмчнэрийн ингээд хэрэгэлдэг зүйлээ гэд. Тэгээ энийг цээжлэх гэж би ингээд бүхэл бүтэн маш удаан хугацаанд уйлсан бохгүй юу. Тэгээ одоо нэг арай ийгээс болцоод байгаамаа. Тэгээ угаасаа нэг юм ингээ олон байрлалаас ингээл өдөр болгон ингээл бодоол ингээд ахаар угаасаа ингээ сүлдээ гарт орно гэдэг шиг тэгээд автоматар ингээл болчт юм лээ. Тэгээ би анх нөгөө сургуультаа орчоод тэгээд солонгосч угаасаа анагаахын ангитаа ингээд гадаад оюутан авдаг байхгүй юу. Тэгээ намайг яг ордог семестрийн бүртгэл дээр гадаад оюутнууд манай сургууль авахар боллоо гэд тэгээд яг бүртгүүлж исэн. Тэгээд тэгсэн чинь хүүхдүүдээс ингээ яг ямар мэрэгжлийн гэлтгэ шүдний ингээл совилогчтэй л гэлтгдэгсэн. Тэгээд яг ороод ирсэн чинь бүр шаал өөр заяа. Тэгээ яагаад гэдгсэн чинь угаасаа ингээд солонгосын шүдний эмнэлгийн систем нь бүр шаал өөр юм лээ. Манай Монголд баг эмчин ингээл бүх юмаа ганцаараа хийгээл нэрэл хажууд нь совилогчтойгоо ингээл ганцаараа бүгд нь болгоод нь штэ. Тэгсэн чинь солонгост болохоор нэг л их эмчтэй 5-6 одоо совилогчтой гэсэн. Тэгээ тэр 5-6 совилогч болгоно бүгдээрээ яг эмчийнхаа хийж чаддаг юмнуудыг хийдэг. Гол нь их эмчийн лицензгүй л хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр манай мэрэгжил Монголд очиж хөрөхөөрөө уг нь одоо ингээд их эмчийн хийж байгаа юмнуудыг хийж чадах мөртлөө одоо тийм лиценз нь байхгүй гэх юм уу. Монголд угаасаа шаарддаг юм шиг үлээ. Тэгээ одоохондоо Монголд яг яадаг гэдгийг судлаагүй л ямар ч байсан сургуулаа сайхан төгсөөл гэж бодож байгаа доо. Зэ одоо тэгээ манай багш ирж байна. Багш ирээд ерөнхийдөө том бүх шалгалтаа ингээд дүгнээд тэгэл за зохиё сайн хийсэн байна гэл тэгэл өвчтнээ явуулдаг. Одоо миний танилцуулж байгаа зүйл болохоор багштай өвчтнийхөө амны өндийн байдлыг тэгээд ямар эмчилгээ хийсэн, юу асуудалтай байсан, энийг цаашдаа яаж хийх ёстой вэ? Тэгээд ямар нэгэн юм зүрх дадал зуршил байгаа тийм юм байна. Энийг ингээрэй гэж би тайлбарлаж өглөө гэд ингээд багштай өнөөдрийн өвчтөндөө хийсэн сториг нь ярьж өгч байгаа гэсэн үг. За тэгээд урт өдөр өнгөрч өнөөдрийн 7 хоногийн 4-р бол хамгийн сайхан өдөр байлаа. Яг тэгэхээр бүх зүйл амжилттай болсон. Тэгээд сайн одоо ингээд үйлчлэгээ хийсэн. Ингээд магтуулж байгаа урд гадаад оюутнууд дундад цаа чинь жоохон бас алаад байгаа. Тэгээд тэрнээс урам аваад жоохон хичээл ном алын тал хэл хийж чадаад байгаа шүү дээ. За тэгээд ийм л юм да миний 7 хоногийн сонирм. Тэгээд жоохон ажилсаг зан хөдөлгөөн бол 5 хагас бүтэн сайныхаа юу хийснийг жоохон бас танилцуулъя гэж бодож байгаа. Баяртай. Bye.